сэгсжүүлж өгөх юм байна л да чинь тий. За Сүхбаатар дүүргийнхаа Батхүлэг салбар дээр хүрээд ирлээ. За Батхүлгийг мэдхгүй Монголд одоо жолооч бараг байхгүй болсон бахуу. Аргачлгүй эдгээрч одоо 25 жилийн өмнө анх цай зах дээр эхэлж ирсэн бол өнөөдрийн төвшөнд эргээд харахаар 6-гийн дүүрэгт өөр ихсэн салбартаа болцсон. За нэг дороос бүх үүсгээг үзүүлж байгаа. Анх бол эднийх чинь машин доторлогоогоор эхэлж ирсэн гэж байгаа байхгүй. Тэгсэн өнөөдөр юу болсон чинь одоо мотор, одны тос үнгөө, соёлын амортизатор, авахын ганц сэлбэг, рүүлийн аппарат, цахилгаан засвар үйлчлэгээ ерөөсөө нэг дор машинд хийж болох бүх үүсгээг нэг дороос үзүүлж байгаа ийм том компани болтлоо өргөжсөн. За хамгийн надад нэг гоё таалагдж байгаа юм нь эднийх цаг авах ямар шаардлагагүй. Яагаад цаг авах шаардлагагүй гэсэн за нэг 6-гийн 6 дүүрэгд байна. Хоёрд эднийх чинь хамгийн том засвар үйлчлэгээний төв болчиход байгаа байхгүй. Яагаад тэгэхээр 7-оос 15 өргөгч нэг дор ажиллаж байна. Маш олон машин нэг дор үйлчлүүлэх юм болцоотой учраас цаг авах ямар шаардлагагүй. За үзүүлж байгаа үйлчлэгээнүүдийн бүгдийн дурдна гэж байхгүй. Хэд хэдэн онцлог зүйлүүдийг сая удирдлагууд надад ярьлаа. Бүгдээр орж сонирхцгаая. Энэ яадаг гэсэн сэгсэрдэг онцлогоо гинэ. Сэгсэрдэг онцлогоо гэдэг нь яадаг юм. Гэхдээ яг манайхаа одоо ингээд жишээлбэл хөдөө гадаа ингээд машинтайгаа дандаа хотод ингээд гоё замаар явж байгаа хөдөө гадаа явахаар хүү тэнд нэг юм дуурайд энэ энд нэг дуурайд ингээд тэгээд идэг гинэ. Тэгэхээр хөдөө гадаа явахаас өмнө энэ сэгсэрдэг онцлогоогоор онцлуулад хаана юу дуурж байгаагаа хөдөө гарахаас өмнө мэддэг гэдэг байгаа байхгүй тий. Яг миний машинд бол тэг шаардлагагүй л дээ. Цоошин машин би зөвхөн сонирхоод яаж ажилтны зарчмууд аливаа тавиад үздэг ахын хараад. What's оо сэгсжүүлж өгөх юм байна л да чинь тий. Ингээ үздэг юм шүү дээ. Чи тэрүүнд бас нэг юм чихэв зүгээ сонсч сонсоод ирсэн үгүй юу? Сонсдог багж байгаа. За эмчин юм болоо явчих юм байна л та. Ингээ сонсчих юм уу тий. Оо алд юм байна чи. За энэ өстө сони юм байж байгаа. За. Манай машин юуш дуурахгүй байна гинэ. Сая дүүд гэж энэ төгөөрөмжл дуурайд байна гинэ. Засвар үйлчлэгээс гадна маш олон төрлийн гоё бүтээгдэхүүнүүдийг оруулж ирдэг юм байна. За эднийхэн Jacob гэдэг Японы юм гоё амортизаторууд оруулж ирдэг юм байна. Тэгээд надад урийн их гоё таалагдчихлаа. Зөөлхөн явдлыг бэлэглэгч гинэ. Тэгээ яг дүнний ярьж байгаа бас зүв бас одоо манайхан ч одоо нэг машин дэргээ өргөхгөөл одоо өндөр болгохгоол тохирдог янз янзын амортизатор одоо жишээлбэл Jeep английн амортизатор энэ тавьчих юм байна л да. Тэгээд дүүнэр хэлж байгаа бол яг зориултын амортизаторыг зориултын машинд л тавьсан дээр тэгжиж наад машин ч өөрөө гоё зөөлөн явдалтай шүү гэдэг ч бас зүв яриад байна. Энэ Jacob гэдэг гоё амортизаторууд оруулж ирдэг юм байна. 5 бол байна, тоснууд байж байна. За энэ antifreeze байж байна. Би зүгээр энийг анх орж ирээд энэ одоо ямар гоё юм бэ? Чи одоо хүмүүс жүүс мүс гэж бодоод уучих үдэ гэж. Жүүс шүү манайхаа энэ бол Ocano брендинг тослогооны материал те. Цав баглаа бодлол янзын гоё хийсэн биш үү. Тэгээ энэ нэг сайн надад айгүй зөв юм тайлбарлалчлаа. Энэ LSPI гэдэг юм ойлголт байдаг юм байна. Сая би мэдлээ. Low speed pre-ignition гэдэг юм байна англиар бол. За энэ яадгүй гэхээр ер нь охин моторууд чинь нөгөө баг хурдан дээр төрүүлээ тесрэлж явж байгаа юм байна л да. Тэгээ тэрнээс сэргийлэх ийм тос гэдэг байгаа байхгүй тий. Нэг өсөндөө тэр төрүүлээ тесэрчгаараа юунд нөлөөлдгөө гэхээр бензин эдэлтэнд нэмэгдчихдэг юм байна. За бүр цаашлаад ярих юм бол нөгөө Porsche моршноо хүртэл эвдээд хагалцдаг тийм тохиолдол байт юм л. Тэгвэл энэ тосыг тавьснараа тэрийг сэргийлдэг ийм мундаг бүтээгдэхүүн гэдээ надад тайлбарлалаа. Тийм учраас манай жолооч нар сонирхоод үзээрэй. Энэ ч бас их тийм утга учиртай юм байна шүү. Энэ Ocano гээд гоё тосон дээр бас ийм нэмэлт бүтээгдэхүүн байгаа гинэ. Энэ яадаг гэсгүй яг энийг нөгөө нэмээд хийчих юм бол одоо машины эдлэгийн уртснаа гэдэг байхгүй тий. За дараагийн нэг бүтээгдэхүүн за одоо ингээд гоё артлын энэ одоо амортизатор байх шиг байна тий. Амортизатор байна, 5 бол байна, хоёулын амортизатор юм шиг байна. За энэ ягаан антифриз тий. Энэ бас их супер гэдэг нэ энэ Jacob гэдэг брендинг Японы антифриз юм байна. За энэ юу бусдаас юугаар ялгаатай гэхээр корроз үүсгэдэг. Одоо нэг өсөндөө нэг зэвэрлэлийн эсрэг ийм бүтээгдэхүүн бас дүүнэр нь маань оруулж ирдэг юм байна. За тэгээд энэ бүх бүтээгдэхүүнүүдийг авахд 3% хөнгөлөлт эдлэх ийм гоё карт хүртэл гаргасан байна. Энэ бас болж шүү те. Тэгээ энэ карт чинь зүгээр 3% хөнгөлөлт биш юм байна. Бүх дата чи энд байж байгаа юм. Та хизээ манайгаар үйлдвэрлэсэн, давтан хэд удаа үйлчлүүлсэн, юу солиулсан, яасан хийсэн бүх мэдээлэл чинь компьютер дээр гараад тэгээ дээрэс нь энийг ашиглах юм бол 3% хөнгөлөх юм байна. За дээрэс нь дүүнэр маань ийм гоё дугуй оруулж ирж байна. Гэтэ тэр дугууных нь эскалатор дээр нь очиж тайлбарлаа. Тэнд өстө айгүй гоё дугуйнууд байлээ. Өө ч зүгээр асар их дугуй байгаа юм биш үү. Жаргахгүй юм байна. Эдгээр чинь одоо энэ Far Road гэдэг энэ хиттийн бас алдартай брэнд гэж чинь 68 улсад экспорт нь гаргадаг супер брэнд гэж чинь. Энэний энэ дугуйг албан ёсны эрхтэйгээр манай Батүлгийнхэн маань оруулж ирж байгаа юм байна. Би сая ингээ бариад чинь айгүй гоё зөөлхийн үнэхээр гоё дугуйнууд байна. Тэгэл ямар л ямар машин таарахаар бүх арзмаар одоо юу гэдгийг те бүх машин таарахаар байгаа гэж байна. Ер нь бол яг хуу хятадчин юм штэ экспортын бүтээгдэхүүн гэж байна, дотоодын бүтээгдэхүүн гэж байна те.
Тэгээ одоо нөгөө экспортын бүтээгдэхүүнд нь илүү ялангуяа экстрим манайх шиг юм хүүтэн газар зориулсан ч байдаг юм уу те. Тэгээ би сая орж ирэдгүй энэ хээнүүд нь бүгдээрээ нэг тал руугаа юм уу чинь нэг талынхын дугуй оруулаад ирчих юм гэсэн. Үгүй хаа бид нар бас анх удаа бас тэгж гайхаад асуусан чинь үгүй гэж. Энд чинь бүр сүүлийн технологи гэж ярьж шүү. Энд одоо цас мас нь орохороо яаж хайлаад мэдээд хажууд шиг урсдаг сүүлийн технологи ямар ч тийм зүүн талын дугуй муу тийм бол байхгүй шүү гэсэн юм ярьж байна. Тэгээд яг сая биш нэг хөдөө яваад ирсэн. Өвлийн дугуй тавиагүйгээсээ болоод замын хажуугаар зөндөө машин ингээд ороо зогсцооцсон зайлуул жоохон өксүр дээр хальтраал явахгүй мохгүй байгачихсан тий. Тэгэхээр одоо өвөл бол чинь бүгдээрээ заавал өвлийн дугуй тавилгасан шүү. Тэгээд эднийх чинь зүгээр ганц ингээд дугуй худалдаа зогсохгүй эн чинь дугуйныхаа балансыг энэчнээ хийчихэж जैन. Дээрэс нь азотын хийгээр хийлчихэж जैन. За азотын хийж яг нөгөө 100 талдаа нөгөө гой зөөлхөн болох гээд 100 битэр хийлээд ийдэг. Тэгээд дугуйны сервис мөр бүх юмнууд нь байна. Тэгээд нөгөө баланс алдагдсанаас болоод зөндөө асуудал үүсдэг шүү дээ. Одоо чинь өрүүлийн аппарат одоо тэнэс бол эвдэрхтэй. Өрүүлийн аппарат гэснээс эднийхэн ч одоо бүх төрлийн өрүүлийн аппарат супер янзлдаг цөөн газруудын нэг манай Батбүлэг байгаа байхгүй. Манайх бол өрүүлийн аппаратаар бол Монголдо супер шүүл гэдэг байгаа шиг үү. Өрүүлийн аппаратын хамгийн том дайсан чинь энэ мүү эрдээ юм байна шүү дээ. Тэгээд яг нь 100 мөнгө явж байгаад ийшээч усмас ороод хөлдчихдөг юм байл та. Тэнгуудаа энэ зэвэрлж мэвэрлж үүсээд тэгээд энэ минь чинь ингээд тогтчмогтгоо болоод эднийхэн өөрснөө ингээд бүр олон жил судалгаанаас бүр шал өөр юм түлх оруулж ирж байгаа байхгүй тий. Одоо нөгөө өрүүл ингээд нэг өглөө усаад асаагаа явахаар ингээд хатуурчдаг шүү дээ. Тэр чинь ерөөсөө энэс болдго юм байл та. Энд ч одоо тэгээ нөгөө хөлдөөл тэгэл өрүүл аппарат эвддэг. За энэ супер эд байна. Би түрүү орж ирээ тоос юм аа. 1 2 3 4 5 6 7 8 9. Яг 9 өргөж байгаа байхгүй юу? Гадаа орж ирэхэд 9 хором гэдэг нэг хөөрхөн маркетингийн өрөө явсан байхгүй юу? Энэ яадаг гэсэн чинь экспресс 9 хором дотор тосмаас үйлчлэхээс хийнэ гэдэг байгаа байхгүй тий. Сайн нэг машин тосоо солиулаад гарч байгаа шиг. За тэгээ манайхан бүгдээрээ надаар Батбүлгийг мэдгүй юм гэж бол байхгүй. Тэгээ өөрийнхөө хамгийн ойрхон салбар дээр цаг авахгүйгээр яваад очоорой. Тэнд яагаад гэхээр 9-өөс 15 өргөж байна гэсэн үг шүү манайхаа. За дараагийн влог хүртэл баяр та.